Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За ашигт малтамлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хилцүүлэг улс орон даяар явагдаж байна. За 2012 оноос хойш шинжилгээр нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байгаа ашигт малтамлын тухай хуулийн шинжилсэн найруулга нь 2006 онд анх улсын хурлаар батлагдж байсан. За төсвийн орлогын 30%-ийг дангаар бүрдүүлдэг, уул уурхайн салбарын амин чухал зохицуултыг агуулдаг ашигт малтамлын тухай хууль сүүлийн 20 жилд 35 удаагийн шинжилсэн найруулга, за 9 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөгдөж батлагдсан байдаг. За гэсэн ч өнөөдөр ч энэ хуулийг шинжлэх шаардлага тулгарсаар байгаа юм а. За салбарын сайдын зүгээс энэ удаад шинжилсэн найруулгын төсөл биш, за салбарт тулгарч байгаа гол асуудлыг нэмэлт өөрчлөлт байдлаар хаврын чуулганаар зүтгүүлэхээр хуулийн төслөө боловсруулад байна. За тэгвэл салбарынхны хувьд толгойн өвчин болоод байгаа амнаатын асуудал хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн туссан бэ? Роялти буюу ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр нь дахин сэрхэхгүй баялагийг олборлсны төлөө баялагын эзэн болох Монголын ард түмэнд нөхөн төлбөр болгон өгөх зориулалттай төлбөр. Ашигт малтамлын тухай хуульд ашигт малтамлын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал экспортоос этгээд Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банкнд алт тушаасан этгээд нь амнат төлөгч байна гэж заажээ. Амнатыг ногдуулахдаа борлуулалтын үнэлгээнээс олон улсын зах зээлийн үнийг баримтлан, дотоодын зах зээлийн үнийг үндэслэн, дотоод гадаадын үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэхээр хуульд заасан байна. Энэ хүрээнд ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрөөс 2022 онд 1.8 их 80 төгрөг, 2023 онд 3.7, 2024 онд 3.5, 2025 онд 2.4 их 80-ийн орлого төвлөрүүлсэн бол энэ онд 4 их 80-д амнаатын орлогыг хүргэхээр улсын төсөө баталсан. Төсвийн орлогын 10 гаруй хувийг бүрдүүлж байгаа амнат нь уул уурхайн салбараас улсын төсөвт оруулж байгаа нийт орлогын бараг талыг эзэлдэг. 2014 онд уул уурхайн салбар улсын төсөвт 1 их 80-ийн орлого төвлөрүүлдэг байсан бол сүүлийн 10 жилд 8 дахин өсөж үүний талыг зөвхөн амнат бүрдүүлжээ. За амнаатын хувь хэмжээг хуульд олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан дотоодод худалдсан, за эсвэл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5%-аар, за Монгол банк түүнээс эрх олгосон арилжааны банкнд худалдсан алтанд ногдох нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээний 5%, за харин бусад төрлийн ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5% байхаар заасан байдаг. За дунджаар 5%-тай харагдаж байгаа боловч за өсөн нэмэгдэх роялти буюу тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт боловсруулалтын түвшингээс хамаарч нэмэгдүүлж байгаа хувь хэмжээнээс за зарим аж ахуйн нэгжийн хувьд амнаатын үр төлбөрийг дааж явхад хүндгэн сорилттой тулгарч байгаа юм а. За тэр дундаа зэсийн амнат өнөөдөр хамгийн өндөрт тооцогдож байна. Тэр олон улсад бол 2-3 ларга байдаг л да. Борлуулалтын орлогоос одоо гэрээний өрөөндөөс борлуулалтын үнэлгээнээс тэгээд ашигаас эсвэл бит бүтээгдэхүүн дээр одоо жишээл 1 тонн өрсөлдөнтэй гэдэг юм тий. Тэгээд тэр олон аргуудаас Монгол улс одоо 92 оноос хойш ингээд сонгож авсан арга нь борлуулалтын орлогод одоо хувь ногдуулж байгаа. Манайтай өрсөлдөж байгаа орнуудын яг дундч хэмжээ 2-аас одоо 8 хамгийн дээд нь борлуулалтын орлогонд шүү дээ. Мэдэр ашигхан дээр болохоор ингээд 25, 30, 40 гээд байдаг л да. Тэгэхээр хүмүүс ингээд хойлж удахад одоо их бага байна гэж яриад байгаа. Манайх бол бага биш. 5 дараа нэмхэн одоо 10 байгаа ш, 5 байгаа штэ. Зэсэн дээр өөр болохоос биш. Ихэнх одоо металл ашигт малтмал дээр 5 дараа нэмхэн 5 эргэн өсөн нэмэгдэхийг тоосоод 10% явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо тийм бага тоо биш. Ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр дээр хоёр л асуудал байгаа. Нэг нь бол одоо нүүрсэн дээр оногдуулж байгаа амнатыг бид нар олон улсын буюу бүр хятадын биржүүнээс тэ жишээг нь тооцож авч байгаа. За энэ нь бол компаниудад олоогүй орлогот нь одоо өндөр татвар оногдуулж байгаа гэсэн нэг ийм асуудал байгаа. Хоёр дахь асуудал нь бол одоо зэсийн роялти тэ зэсийн амнатын хувьд бол бид нар олон улсын жишгт одоо байхгүй тэ 2 дахин өндөр ийм роялтитай. Тэгээд тэргээ харах юм бол олон улсад бол нэг дунджаар 8-аас 10%
одоо роялтитай байхад манайх бол одоо Эрдэнэ төлөлтөөр ганцаараа 20-23% ингээд төлдөг. За энд нь бас нөгөө дагалдах одоо элементийн татварчсан ингээ ороо явчихдаг. Тэгэхээр мэдээж одоо энэ бизнесийн хувьд бол тий амнаатын одоо энэ өндөр байгаа нь эдийн засгийн одоо төслүүдийг эдийн засгийн үр ашигтай болгож цаашаа хөгжүүлэхэд бол маш том саад болж байгаа. Ийм хоёр асуудал байгаа. Улсын хурлын хаврын чуулганд өргөн барихаар боловсруулсан ашигт малтмлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд зэсийн амнаатын хувь хэмжээг бууруулахаар тусгажээ. Зэсийн үнийн өсөлт боловсруулалтын түвшингээс хамаарч өсөн нэмэгдэх роялти одоогийн ашигт малтмлын тухай хуулийн 47-гийн 5-д зааснаар тоон зэсийн үн 5,000 хүртэл хөдөр баяжмал бүтээгдэхүүнд тэг хувиар байгаач үн нэмэгдэхийн хэрээр өссөөр 10,000 тавсан өнөөгийн хааншаар хөдөрт 30%-аар баяжмалд 15%-аар эцсийн бүтээгдэхүүнд 5%-аар нэмж тооцогдож байна. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд зэсийн үн $9,000 давхад хамгийн ихтэй хөдөр 15, баяжмал 5%, эцсийн бүтээгдэхүүнд 2.5%-аар ногдуулахаар хувь хэмжээг бууруулан тусгасан байна. За бид нар бас сая яг Ernst & Young-аар уулуурхаан салбарт одоо татвар оногдуулахдаа эдийн засгийн одоо суурь үзүүлэлтүүдийг хэрхэн уялдуулж оногдуулдаг вэ гэдэг тэр модель нь загварчлал судалгааг ингэж хийлгэж харсан. Тэгээ ерөөсөө яг энэ гол асуудал нь бол энэ роялти гарч ирж байлаа. Энийг одоо бид нар өөрчилж бууруулахгүйгээр шинэ төсөл хөтөлбөр бол байхгүй. Тэгэхээр энийгээ яг зохистой түвшинд нь бууруулж ийж дараагийн одоо төслүүд одоо идэвхчих юм байна гэдэг ийм бас үнэлтийг хэлж ийсэн. Гэхдээ яг одоо ингээд сая миний хэлдгээр зэсийн роялтиг энэ өндөр буюу 20% төлж байгаа нь ерөөсөө Эрдэнэ төлбөр шүү дээ. Тэгэхээр ингээд зэсийн роялти буурлаа гэхээр эдийн засгт бол ямар нэгэн төсөвт ч юм уу одоо хүндрэл бий болохгүй. Эргээд Эрдэнэ төлбөр маань төрийн өмчт учраас нөө ашгаараа тэр орлогоо ингээд төсөв одоо аваа явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн одоо эдийн засгийн хүндрэл ч юм уу төсвийн одоо ачаалал дээр сөрөг үзүүлэлт гаргахгүйгээр харин дараагийн шинэ төсөл хөтөлбөрүүд эхлээд бас нэг юм хөрөнгө оруулалтын хувь хэмжээг ойрын хугацаанд барих энэ асуудлаас одоо арай нааштай харагдах юм болов уу гэдэг ийм одоо зургалтай байгаа. Тэгэхгүй бол бид нар одоо хөрөнгө оруулалт байхгүй гэдэг маань өнөөдөр одоо ярьж байгаа 70% хөрөнгө оруулалттай байж ич өнөөдөр одоо эдийн засаг явж илаа шүү дээ. Тэгэхээр энэ ингээд байхгүй болно гэдэг маань эдийн засаг бол бүрэл хүндрэх байхгүй. За зөвхөн зэсдэр л гэхэд хайгуул хийгдээд ашиглахад бэлэн болсон харамгтай төсөл нарийн Сүхбаатарын орд манай улсад байгаа. Харамсалтай нь ашигт малтмлын хуулийн нэмэлт өөрчлөлт стратегийн орд газрын 34-өөс 51%-ийг төр авна гэх зэргээр улс төрийн болоод хууль эрх зүйн тогтворгүй тодорхойгүй нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг үргээж байгааг мэргэжлийн холбоотын зүгээс онцолж байгаа юм а. За олон улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж байгаа боломж нөхцлөөрөө өрсөлдөж байхад манай улсад эсэргээрээ тэднийг айлгаж үргээх эрх зүйн орчин бүрдээд байгаа юм. За жил ирэх бүр эргэлтэн өсөж байгаа зэсийн амнаатын хувь хэмжээг бууруулснаар гацсан орд газрууд эргэлтэнд орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ч салбарынхан онцолж байгаа юм а. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр болох шин сэргэлтийн бодлогод 6 чиглэлээр хөгжлийн бодлогоо тодорхойлсны нэг нь аж үйлс төвийн сэргэлт юм. Өнөөдөр манай улсын нийт экспортын 95.4% нь уулуурхаан бүтээгдэхүүн эзэлж байгаа бол уулуурхаан бүтээгдэхүүнийхээ 90%-ийг нэмэн өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь экспортлж байна. Иймээс ч аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод нэмэн өртөг шингэсэн уулуурхаан бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэх, нэмэн өртөг шингэсэн хүнд үйлдвэрийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэхээр тусах. Аж үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд нэн тэргуунд амнаатын давхардлыг өөрчлөх шаардлагатай гэж боловсруулах үйлдвэрийнхэн үзэж байна. Ашигт малтмлын тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш амнаатыг ашигт малтмлын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлж ирсэн. Харин 2019 онд хуульд өөрчлөлт оруулснаар агуулга багтай төмрийн хөдөр, жаншны хөдөр, түүхийн үрс, амнаат шингэсэн нэмэгдсэн өртгийн алдан татвартай үнээр худалдан авч баяжуулж экспортлоход дахин амнаат ногдуулдаг болсон. Энэ заалт хэрэгжснээр олон үйлдвэр хаалгаа барьж нэмэн өртөг шингэсэн боловсруулалт баяжуулалт хийх боломж хомигдсан гэдгийг мэргэжлийн холбоотын төлөөлөл хэлж байна. Монгол Нүрс ассоциацийн хувьд бол хуулийн нэмэлт өөрчлөлтөө бол санал нэг байгаа, дэмжиж байгаа. За ашигт малтмлын нөөц ашигны төлбөр гэдэг бол одоо эзний төлбөр буюу одоо улс орн бол зайлшгүй авдаг татвар төлбөрийн нэг хэлбэр байгаа. За нүрсний салбар дээр бол суурь ашигт малтмлын нөөц ашигны төлбөр бол 5%. За өсөн нэмэгдэх
ашигт малтмлын нөөц ашигтны төлбөр бол боловсруулалтын төвшингөөс харгалзан арай өөр байгаа. За өнөөдөр бол овор хэмжээ ихтэй нэг жөртөг багтай уулуурхан бүтээгдэхүүний хувьд бол ашигт малтмлын нөөц ашигтны төлбөр бол харьцангуй бас өндөр тусаад одоо аж ахуйн нэгжүүдэд бас нэг үнэхээр үйл ажиллагаа явахад нас төвөгтэй байдлууд үүсэж байна. За ялангуяа боловсруулалтын төвшин одоо хүн өөрийн одоо хөрөнгө оруулалтаа гаргаад баяжуулах боловсруулах үйлдвэр бариад одоо өөрийн урсгал зардлаа гаргаад ингээ боловсруулад бүтээгдэхүүний үнэлгээг өсгөхөд гарсан зардлаас нь одоо бас амнаа тооцож авдаг асуудал бол бас хүндрэл үүсгэж байна. Ялангуяа баяжуулах боловсруулах үйлдвэрүүд дээр энэ дарамт бол бас өндөр байна гэдгийг бол мэргэжлийн холбоодууд бас шүүмжилж хэлсээр байгаа. За ер нь амнатын хувьд бол 2019 он хүртэл ямар нэг маргаан үүсдэггүй, өөр үүсдэггүй үйлдвэрлэлийн дэмжсэн ийм бодлого байсан. Гинт 19 оны 3 сард ашигт малтмал ашигласан бол худалдсан бол амнаа төлөгч болгосон. Үүнээс болоод энэ агуулга багтаа хүдэр авч баяжуулаад экспортлдог үйлдвэрүүдэд маш хүндрэлтэй асуудал үүссэн. Энэ асуудал ч гэсэн үндсэн хуулийн зэтээр унаад 19 оны 11 сардан энэ амнат шин төлбөр шүү дээ. Төлбөрийг нөөц шиг шат болгонд ногдуулаад хасалт хийдэг, давхардалгүй болгосон гэж хэлээд улс их хурл дээр сангийн сайд нь буруу мэдээлэл өгөөд батал болчихсон. Энэний үр дүнд юу болсон гэхээр Монголдо нэм үртгэжингээс экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нүүрсэн угаадаг, хагас коксик төсөлтэй, төмрийн хөдрийн баяжуулдаг, хорголжин хийдэг, ширм хийх төсөлтэй, жоншины хөдрийн баяжуулдаг ийм үйлдвэрүүд аж үйлдвэрийн эрдэс хуулийн сайд дийлэр 47 үйлдвэр зогссон гэдэг. Бидний тооцоолоор бол ямар ч хэлсэн 20 гаруй үйлдвэр бол нам зогссон, өрөнд ороод нийт 1500 хүн ажилгүй болсон. За одоо мөрдөгдөж байгаа ашигт малтмлын тухай хуулийн 47-гийн 7-д ашигт малтмлыг шууд эсвэл ашигт агуулгын нэмэгдүүлэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд за тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47-гийн 18-д заасан төлбөрийн баримт 47-гийн 19 заасны дагуу суутхан ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно гэж заасан байгааг за хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ашигт малтмлыг шууд эсвэл ашигт малт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортлоход ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй гэж өөрчлөхөөр тусгасан байгаа юм а. Ашигт малтмлын бас нэг манай хуулийн 47-д нь бүх төрлийн ашигт малтмлаас авна гэж бичсэн. Тэгэхээр одоо жишээлбэл зэсийн баяжмал ч юм уу, төмрийн хөдөр ч юм уу, одоо цайрын баяжмал ч юм уу, тэг чи маш олон элемент байгаа шүү дээ. Тэгэхээр бүх лабораторийн шинжилгээр илэрсэн элемент болгоноос нь авна гэж. Тэгээ ашигт малтмал эсвэл одоо тэр химийн элемент гэдэг чинь хоёр юм байгаа шүү дээ. Тэгэхээр элемент болгоноос нь одоо ингээд тэнийг ашигт малтмал гэж үзээд авна гэсэн ийм хуультай. Энэ бол бүр одоо дэлхийд байхгүй тийм одоо супер зохицуулт. Тэгээ тэр нь болохоор одоо ингээд өөрөөр одоо жишээл зэсийн баяжмал чинь одоо гол нь хөхөр дагалдаа явж байгаа шүү дээ. Эсвэл төмөр дагалдаа явж байгаа. Тэр үе чинь одоо хортой элементэд ордог. Дараа нэг хайлах, сэвэршүүлэх үед нь технологид садаа болд. Тэрнээс татвар авах нь үтгэл торгуул төлдөг шүү дээ. Энэ төлөхөд одоо худалдаанд. Тэгэхээр энийг ерөөсө тэр хуулийг тэгж тайлбарлаад, тэгж уншаад, тэгж одоо зохицуулах гэдэг бас ингээд гэрүүл маргаан болдог. Тэгэхээр энэ одоо шинэ ашигт малтмын тухай хуулийн төсөлд бол амнатын хувь хэмжээ дээр яг хуу зэсэндээ нэлээд жоохон буулгаж байгаа юм байлээ. Яг тэр ашигтай одоо эдийн засгийн хувьд ашигтай элементээс нь одоо амнат ногдуулна гэсэн одоо ийм зүйл явж байгаа юм байлээ. За дээр нь одоо боловсруулах үйлдвэрүүд байна. Бас амнат төлдөг гэдэг хууль гаргаж чад одоо давхардаж төлөхгүй нэг зохицуултаа. Тэгээд тэр нь яасны давхарсан, яасны давхардаг гэдэг нь бас маргаантай.
За ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн давхар талаас гадна аж ахуйн нэгжүүдэд тулгамдж байгаа бас нэг асуудал нь амнаад тооцож байгаа жишг үн байгаа юм а. За одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, за төлбөр ноогдуулах, тайлагнах, төлөх журмыг засгийн газар баталгаажуулсан. За мөн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний эрсдэл болгох олон улсын жишг үн тогтоодог. Биржийн болоод зах зээлийн үнийн их сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан засгийн газар нийтэд зарлана гэж хуулинд заасан байгаа. За энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд засгийн газраас зарласан жишг үн борлуулж байгаа үнээс хэд өндөр олон улсын зах зээлийн үнээр явж ирсэн нь амнаатын үр хуримтлагдах, за ашиг олох биш эсрэгээрээ алдагдал хүлээх, олоогүй орлогоосоо татвар төлөх хүндхэн сорилтыг аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа юм а. Жишг үнийн талаар ярих нь бол 2021 оны 174 дугаар тогтоолыг дурдхан зүйтэй. Яагаад гэвэл энэ тогтоолоор бас дурм мэдэн хэд өндөр жишг үнийг тогтоосон. Үүнээс болоод амнаатын өр өссөн. Амнаатын өр 2.5 их нийт хүрсэн гэдгийг ерөнхий сайд хүртэл хэлсэн. Энэ бол ерөөсөө энэ тогтоолын алдаатай гарсан. Энэ алдаатай тогтоолыг засахын тулд 2025 оны 55 дугаар тогтоол гэж гарсан шүү дээ. Нилээн дүүлэнтэй маргаантай энэ бол дамжин яамны сайдын асуудлыг бол харин хэд өндөр жишг үнийг бодит үнэнд ойртуулахын тулд гаргасан төр зуурын тогтоол байсан. Одоо тэр нь бол бас хүчингү болчиход байх шиг байна. Гэтэ бид нэр энэ гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд энэ уул уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд энэ жишг үнийг бодиттой болох боломжуудыг үнэхээр олж чадахгүй л байна. Оншоо олж чадахгүй нэ гэсэн үг. За манай салбарт бол хуучин хуулиар ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг 5-аас 9.8% авч байгаа. Энэ маань нэг бүтээгдэхүүнийхээ нэр төрөл ангил одоо яг гарч байгаа бүтээгдэхүүний айл стандарт ангилд тэнцсэн байна. Энэс шалтгаалаад энэ төрөлтөй хамгийн дээд нь 9.8 байгаа. Тэгэхээр энэ маань амнат гэдэг нь авахтаа болгоод амнатыг авахтаа жишг үнээр авч байгаа. Тэгээ амнат бол тэр дээргүй төлөх ёстой татвар энэ манайхан төлж яваа. Тэгэхээр энэ жишг үн гэдгээл харин үндэслэгөө бас нэг үндэслэл муутай тооцоод байгаагаас аж ахуйн нэгжүүд ихээхэн хүндрэл үүсэж байгаа. Энэ нөхцөлд бол гадны хөрөнгө оруулалт бол орж ирнэ гэдэг бол бас хүндрэлтэй. Гадныхаа одоо мандат яад бүгдээрээ танай улс төрийн нөхцөл байдлын тогтворгүй ингээд хууль эрх зүйн орчин чинь байнга өөрчлөгдөж байдаг гэдэг ийм шалтгаан гэдэг. Тэгээд хамгийн гол нь энэ амнаа төлж байгаа жишг үний асуудлаас бол нэлээдгүй шалтгаалдаг. Тэгэхээр зэрэг энэ хүмүүс маань одоо тэгэл хизээ хууль эрх зүйн орчин маань бас бидэнд нэг ээлд аятай болох нь гэл ерөнхийдөө ажилтны хүлээлтийн байдалтай л ингээд байж байгаа. Тухайлбал ашигт малтмлын тухай хуулийн 47-гийн 5 дахь хэсэгт заасан жоншны хөдөр болон баяжмалд ноогдуулах өсөн нэмэгдэх амнаатын үнийн интервал нь хоцрогдож, зах зээлийн үнээс хэд доогуур байгаагаас аж ахуйн нэгжүүд хамгийн өндөр дүнгээр өсөн нэмэгдэх роялти төлөхөд хүрчээ. Одоогийн хуулиар жоншны хөдрийн үн $120, баяжмлын үн $350 хүрэхтэл хамгийн дээд 5%-аар нэмэлт татвар ноогдуулж байгаа. Энэ оны 1 сарын байдлаар ашигт малтмал газрын тосны газраас зарласан жоншны үн боловсруулалтын төвшингээс хамаарч $370-аас $520 байна. Зах зээлийн үн хуулийн дээд хязгаараас 2-3 дахин өндөр байгаа учраас цаашид хууль заасан өсөн нэмэгдэх роялти тооцох үнийн хязгаарыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн холбооноос үзэж байна. Мөн Монголын жонш экспортлогчдын 85.5% нь бүтээгдэхүүнээ хил нөхцлөөр борлуулдагч амнаатыг олон улсын жишг үн буюу бүгд найрамдахтад ардуулсаас Америк нэгдсэн улсад хүргэх усан онгоцны тавцанд ачигдсан үнээр тооцож байгааг эргэн харахыг тэд хүсэж байна. Модмол хуулийн дээр биржийн гээд таслал байж байгаа болон олон улсын зах зээлийн үнээр жишг үнэ тогтооно гэд хуульчлаа заасан байдаг. Тэгэхээр зэрэг эн чинь биржийн үнэл яг үн зарладаг юу ч субъект шүү дээ. Түүнээс зүгээр одоо олон улсын жишг үн гэдэг бол одоо манай жоншин дээр бол тийм тодорхойлсон бирж, тодорхойлдог бирж, зарладаг бирж бол байхгүй. За энэ ямар үндэслэл гаргаж ирсэн гэхээр эндмин гэдэг захин хаяг гаргаж ирсэн. Эндмин гэдэг бол энэ Patmarks гэж Англид төвтэй компани гэдэг юм л да. Энэ бол технологийн энэ мэдээллийн том компани.
Тэгээ олон улсад энэ нэр хүндтэй индустриал минералс гэдэг ийм сэтгүүл гаргадаг. Тэгэхээр энэ сэтгүүл дээр тавигдсан үнийг захим хаягтан тавигдсан үнийг манайх жишг болгоод авдаг. Тэгэхээр зэрэг энэ сэтгүүл дээр зөвхөн ёв тавигддаг бол ямар үн жанчтын үн тавигдчихна бол хятадын папн. Хятадын папн гэдэг бол Тинжиний бомтоос Америкийн нэгдсэн улсад хүрэгдэхээр ачигдцаад одоо усан онгоцны тавцан дээр гарцсан мөн. Тэгэхээр энэ бол одоо мэдээч хэрэг өндөр үн байгаа. Ягаад гэвэл бид нар дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон бусад олон талт хэлцээрүүд нь Монгол улс нэгдээд орцсон. Тэгээд инкотермс нөхцөл буюу одоо тээвэрлэлтэй нөхцөл байгаа шүү дээ дэлхийн нийтээ. Энэгээр бол манай жанчтын бүтээгдэхүүн хойшоогоо намск урд хил рүү ирэн гэсэн ийм бомт хуурай газрын бомтод очдог. Энэ үн л бидний гэрээний үн байдаг. Тэгээ энэ үнээрээ мөнгө нь орж ирдэг. Номхон далайн ирэг дээр ч юм уу, Гяттын одоо иргүүд дээр, Япон солонгосын одоо иргүүд дээр байгаа үнийг жишг болгоод байгаа юм л да. Тэрнийг жишг болгож болно. Юу яаж жишг өгөхлөөр тэр тээврийн зардлаас манай хил дээр ирж манай хилийн үн болох байхгүй. Яг гэвэл бид нар далайг хүртэл тээвэрлэх тийм логистикийн боломж байхгүй. Хоёр том хөршөөр одоо газрын тээврээр далаад очих учраас тэрний одоо Орос улсын улстай, Хятад улстай, Монгол улс төмөр замын энэ ачаа тээврийн асуудлаар юм транзит гэрээ энэ төр байхгүй хөнгөлтөө явдаг ч юм уу, шууд явдаг ч юм уу тий. Тэгэхээр манай энэ бол килийн. Тэгэл килийн биш үнээр жишг нь тогтоодог нэг асуудал байгаа. Энэ онд амнаатаас 480 төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Үүний 292.1 тэрбум төгрөгийг төсвийн тогтворжуулалтын санд, 2.2 их 80 төгрөгийг ирээдүйн өв санд, 1.6 их 80 төгрөгийг улсын төсөвт хуваарлахаар тооцсон. Ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр нь дээрх зориулалтаас гадна орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн их үүсвэр болдог. 2025 онд орон нутгийн хөгжлийн санд 416.4 тэрбум төгрөг, харин энэ онд 440 тэрбум төгрөг хуваарлжээ. Харин гол орд байрладаг аймагуудад хуваарлж байгаа мөнгө жилийн төсвийн 10%-тай л тэнцэж байна. Тиймээс цаашид орд байгаа газар төсөл хэрэгжиж байгаа аймаг сумдад очих өрөөгөөжийг нэмэгдүүлэхээр ашигт малтмлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Мэдээж яг уул уурхайг дэмжиж байгаа аймаг орон нутаг за дэмжихгүй бүр ингээ ногоон гэж зарлаа явж байгаа аймагуд ч гэсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэ бол шудраг хуваарлалт. За аль дээрээс л одоо салбарынхны ярьж ирсэн асуудал л да. Одоо энэ маань ингээд хуулиндаа тусцсан явж байна. Тэгээ энийг хэрвээ хийх юм бол ядаж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тэр бүс нутгийн иргэдэн арай илүү тий ашиг хүртэж тэндээсээ одоо сум аймагтаа ч гэсэн тодорхой бүтээн байгуулалтын ажлууд хийж илүү хөгжих ёстой гэдэг л энэ агуулга шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нар илүү одоо урт хугацаанд яг доктортойгоор ингэж хэрэгжүүлэх ёстой хууль эрх зүйн орчны өөрчлөлт бас нэлээд удажиж одоо энэ нэмэлт өөрчлөлтөөр орж байгаа. Тэгэхээр энийг бас тусгаад за тэгээд мэдээж хариуцлагатай одоо олборлтыг дэмжинэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрээ бид нар аягүй сайн бас акцент өгж ойлгох хэрэгтэй. Цаашдаа аливаа орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол хариуцлагатайгаар олборлт хийж илүү одоо ашиг хүртэх төр боломж нөхцөл нь энэ өөрчлөлтийг хийснээр хүртнэ. Энэ бол одоо орон нутгийн иргэд нутгийн удирдлагуудын одоо хүсдэг ганц зүйл шүү дээ. Амнаатаас орон нутагт одоо хуваарлж байгаа хуваарлтыг нэмэгдүүлж байгаа хуулбар дээр бол салбарынхан бол маш сайн одоо бүгд дэмжиж байна. Учир нь юу вэ гэхээр тухайн олборлолт ашиглалт явж байгаа уурхаануудын орон нутагт өгж байгаа өгөөж нь юу юм бэ гэдэг дээр орон нутгууд бол маш их одоо бас баялгаа олборлуулчаад одоо энэ орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсангүй гэдэг асуудал яригддаг. Энэ ч утгаараа бол төсвийн тухай хуулийг дагсан хуулийн өөрчлөлт бол маш зөв зүйтэй баялагын одоо хуваарлт болж байна гэдгийг бол салбарын төлөөллийн хувьд бол бас илэрхийлж байна. За уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа дэлхийд байхгүй амнаатын давхар тал бодит байдалд нийцээгүй жишг үнээс шалтгаалж боловсруулах үйлдвэрүүд хаалгаа барьж уул уурхайн салбарын санхүүгийн хүндрэлд орж за амнаатын үр төлбөр 2.5 их найд хүрсэн гэдгийг ерөнхий сайд мэдгдсэн. За улсын их хурлын хаврын чуулганд өргөн барихаар боловсруулаад байгаа ашигт малтмлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нь амнаатын асуудалд тодорхой ахиц гаргаж байгаа хэдий ч за бүрэн шийдэл болж чадхааргүй байна. За үүнийг хилцүүлгийн явцад илүү чамбар
явуулахыг салбарынхан улсын их хурлын гишүүдээс хүсэж байгаа юм а. За улсын эдийн засгаа чирж явж байгаа уулуурхай салбарын хүрээнд хууль эрх зүйн шинжилэл өнөөдөр зайлшгүй тулгамдж байгаа. Улс төржилгүй удаан хүлээгдэж байгаа энэ хуулиа батлахгүй бол эх жилүүдэд зөвхөн салбар гэлтгүй улсын эдийн засагч улам хүндрэх нөхцөл байдал байгаа гэдгийг тэд сануулж байгаа юм а. За үзэгч та бүхэнд ашигт малтамлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд амнаатын асуудлыг хэрхэн тусгасан талаарх мэдээллийг энэ удаад таймлаг хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.